Зохиолч Хөх толбот дэ төмөр очир. Дархан мэх богино өвлөг. Наадам дөхөж хүн бүрийн царайд баясал тодорно. Бүтэн жил хүлээсэн наадам ойртох тусам хүрэл шагаа яаран догдолсоор байв. Энэ их учиртай. Ноднон жилийн наадмаар анх удаа зодглож, сумын заан баавгай намдагтай үзүүр түрүүнд үлдээд өвдөг шороотон сумын начин цол хүрдэжээ. Уу хайн түрлэгтэй туг тойрч урам хайрлсан наадамчин олон бүчин шавхыг харах үнэхээр багталтай байв. Аранзал залуу насандаа сумын цол хүртсэндээ дээлэндээ багтахгүй дэвэрч бушуухан гэртээ харахаар дүүлгэр хээр мориороо жийгэн хатруулж явтал голын гарам дээр зүс үл таних бүсгүйтэй тааралджээ. Үзмэн ягаан дээл цагаан сэрсэн малгайтай махмараа тэгш тормгор алгнуудтэй жавхаалаг бүсгүй холбоо мордоо услаад зогсож байв. Урам хөөрн буураагүй яваа хүрэл шагаа их л нүүрэмгий зан гаргаж. За сайн байна уу? Сайхан наадж явна уу? Танилцъя. Миний нэр хүрэл шагаа. Сумын начин гэхэд үл таних бүсгүй шоолонгуй нэмсэглээд. Хоёр өдөр наадмын дэнжийг шуугуулсан хүн та байжээ. Танайг дуучлаарай. Миний нэр Цэцэг Долгор, Зэргэлдээ сумаас ирсэн гэж хэвлүүхэн хариулв. Танихгүй бүсгүйд хөөрөлхөж хөгссөндөө санаа зовсон хүрэл шагаа морион тушин ширгэн дээр завилж суув. Бүсгүй холбоотой морион хандл усалж үсгэзгээ норгоод хажууд нь дөхөн суув. Үе тэнгийн хоёр ар сарыг ярилцсаар бие биенээ баггүй мэдж явлаа. Бүсгүй аав ээжтэйгээ наадам үзэхээр Зэргэлдээ сумаас хамаатныхаа айлд ирсэн аж. Айлын бага охин гин. Яриа хөөрөө нийлэх хүмүүс нэг л мэтгэд учир начраа олчихсан байдаг жамаар ам халж үерхэл нөхөрлөл хайр дурлалынч сэжвэр цохийлглаа. Ярианы төгсгөлд бүсгүй хормоогоо гүм босч. Хойдон жилийн наадмаар чамайг төрүүлээд сумын заан болчихвол би эхнэр чинь болно гэж тоглосон шинжгүй хэлжээ. Хүрэл шагаа дог тохуу хийж угаадаа гэж бодовч дотроо бас горьдлого тайн. Чи нэр хойтонгийн наадмаар ирэх юм уу гэхэд сэтгэлтэй хүнээ заан болохыг үзэх гэж байгаа хүн чинь ирлгүй яах вэ гэж бардамхан хэлээд мориндоо морджээ. Зам таарсан бүсгүй заан цол хүртвэл эхнэр чинь болно гэж хэлснийг бодсоор өдий хүрчээ. Хүсэх энсэх сэтгэл хүнд жигүүр ургуулдаг ажээ. Тамирын голын хөвөөнд зусч буй тэднийхэнтэй айл сахалт буусан довцог пүрэв гуайхаар ойр ойрхон бууж мордох болжээ. Залуудаан шаггүй барилдаж довонд бүдрэхгүй бол довцгийн хүү унахгүй хэмээн аархаж газар газрын энтэй бөхчүүд цугласан түн адууны баярт төрүүлээд эмээл хазаартаа мориор шагнуулж байсан аатай ир. Ийд барилдах насандаа элмэг адуу шургуулж угаад эвгүй гიშгэж түнхээ гимтээснээс хойш барилдаж наслтгоо болжээ. Харин сумын наадамд олон жил бүхийн засвал хийсэн хүн. Нас сүудэр дал шүргэж яваач заг шуун биетэй. Залуудаа сүрлэг ханхар ир явсны улбаа тодхон өвгөн. Хүрэл шагаа пүрэв өвгөнд энэ жилийн наадмаар заавал төрүүлэх ам хүч өгсөн тухайгаан ярьжээ. Баавгай намдгаас өөр чамайг хаях хүн энэ дом дээр байхгүй. Тиймээс намдгийг хаях аргаал бод. Ах нь чамайг мөрөн дээрээс гаргана гэжээ. Түрүү жилийн наадмаар баавгай намдаг түрүү бүхийн бай шагналаа гардаж авахдаа авдар шиг дөрвөлжин цээжээ хангалзуулан сумынхаа наадамд дөрөв дараалан төрүүллээ. Хойдон жил төрүүлчихвэл
Домогт дамдин авраг улсын наадам 5 жил дараалан төрүүлсэн амжилтыг сумда тогтоох юм биз дээ гэж хээшаагүйхэн хэлээд пар инээхэд наадамчид даган хөгжилдсөн билээ. Тиймээс намдаг заан бууж өгнө гэдэг шонгүй хэрэг. Хичээх л хэрэгтэй гэж өөрийгөө шавдуулан үеийн нөхөр бүрнээтэй өдөржин мэх давтаж өнжин. Пүрэвгай тэр хоёрт зааж зөвлөнө. Та хүү минь бөхөнд дархан мэх зайлшгүй хэрэгтэй. Ямар ч үед хар зөнгөөрөө хийчихдэг юм. Намдаг заан давхар ачдаг дархан мехтэйг чи сайн мэднэ. Яг л бууны гохонд гараа тавьсан хүн шиг эгзэг таарангууд тас гээд л буулгана. Давхар ачхад хүний хүндийн төв хазайдаг учраас хариулах, тогтож үлдэх ямар ч боломжгүй. Харин өрсөж мэх хийх хэрэгтэй. Чиний гар урт сарвуу том шуунда бүлтэй юм. Суйлах мэх чамд яг тохирно. Сайн давт. Баруун солгоогүй суйлж сур. Намдгийг ачих гэж ташаагаа өгөөд тонгойн гут нь зөрвлээд дотуур суйлчих хэрэгтэй. Гэгчлэн мэддэг чаддаг бүхнээ харамгүй зааж өгчээ. Хүсэн хүлээсэн наадамч болов барилдааны завсраар хүрэл шагаа наадмын талбайг хэд тойрсон боловч өнөөх бүсгүй бараа сурггүй. Үл таних бүсгүйн үгэнд үнэмшээд хөөрцгөлж явдаг би мөнч гинэн хүн юм да. Хүн амьтанд яриаггүй нь яамаа гэж дотроо боджээ. Нар хуртай наадмын 2 дахь өдрийн үдээс хойш таамаг ёсоор Баавгай намдаг начин хүрэл шагаа хоёр үзүүр төрөнд үлдэжээ. Даагны уралдааны дараа хоёр бүхийг барилдуулахаар болов. Наадамчид хоёр талцжээ. Баавгай намдаг 5 дараалан төрүүлээсэ гэж ахимаг насныхан дэмжиж байгаа бол шинэ хүн төрүүлж заан болоосой гэж залуус голдуу хэлэлцэж байв. Даага барайнд орж үзүүр дөрөвний хоёр бөх наадамчдыг өндөлзүүлэн барилдж эхлэв. Довцог пүрэвгай алхаа гიშгэ болгоныг ажиглан хажууд нь дагна. Баавгай намдаг хэд хүчтэй халж дугтраад залуу хүн жилийн дотор чангарч амар дийлдэхгүй болсныг мэдв. Ирийн дарж угаад зугуухан ахиулсаар барьцсандаа хүрч дархан мэхээ даалгах нь зөв гэж дотроо банжив. Хүрэл шагаа өвгөн засуулын яарах хэрэггүй гэж давтан хэлхийг сонсч сар бэлдсэн ганц мэхээ хийх эгзэгтэй мөчийг л хүлээн анаж байлаа. Довцог пүрэвгай гарахаас нь өмнө эдэ хүү минь хичээж үзээрэй. Намайг чанга дуугаар дохио өгөхөөс наан ямар нэг мэх хийж болохгүй шүү. Намдгийн баруун ташаа аюултай. Болгоомжтой барилд гэж амжилан захижээ. Заан цол хүртвэл эхнэр чинь болно гэж хэлсэн тормгор нүдэн бүсгүй ирээгүй болохоор сэтгэл жаахан гонсгор байсан хүрэл шагаа. Нас залуу наадам олон байхад заавал заан цол авна гэж улайрах хэрэг юу вэ? Намдаг ах зорьсондоо хүрч чадвал нэг насных нь бахархал юм да гэж бодоод барьцаа харамгүй өгчээ. Баавгай намдаг зүүн гараараа сэнжиг атгаж ич гараараа зодгных нь ар хормойноос лавхан атхан дархан мэхнийхээ барьцанд хүрч баруун ташаагаа ойртуулан тонгойх мөчид довцог пүрэвгай олигтойхон барилдаач огтны хоол болмор гэж цочтол чанга дуугаар хашгирчээ. Тэр дуугаар Баавгай намдаг цочсхийн үндижээ. Тэр л агшинд хүрэл шагаа хар зөнгөөрөө суйлж орхив. 5 дахь дөрүүгээ алдсан намдаг заан нүүрнийхээ хөлсийг зодгныхоо ханцуугаар шудран арчаад толгой сэгсрэн инээмсэглэж дүүхөө сүрхий жангарчаа. Ахынхаа дутуу гүйцээж завсаргүй 5 төрүүлээрэ гэд хэнэггүйхэн элэг үсээн тайлж
Тахимаа өгөөд духан дээр нь үнслээ. Намдаг заан довцог пүрэв гойд ойртон очиж өвгөн ахта түрүүн юун огтны хоол моол яриад намайг цочоогоод хайчваа гэхэд наад хүрэл шагаа золигч нь мэхэ хурдан хийхгүй халгаад байхаар нь амилдаал зориг оруулах санаатай гэж хэлээд живрээ илбэн инээмсэглэв. Намдаг заанд унж өгөх ухааны юм бодж байсан хүрэл шагаа гин сэрэггүй мэх хийж унахсандаа баахан зовсхийн байшигнлаа авахаар голасрын зүг ханджээ. Шин заанд баяр хүргэн уухайлах олны дотроос хамгийн арын игнэний нэг бүсгүй гараараа даллан өндөлцөх нь хараанд тусав. Тогтож харвал цэцэг долгор бүсгүй хархан нүдээ тормолзуулан мишээж байлаа. Наадмын орой хоёул анх уулзсан голын гаран дээр очиж ширгэн дээр суун хөөрөлдөжээ. Хүрэл шагаа наадмын 2 өдөр чи харагдахгүй хаагур явав. Би чамайг зөндөө хайсан гэхэд би 2 өдөр үйлчлэгээний асраас холдоогүй. Чиний нүдэнд өрчихвөл бие бариад барилдаж чадахгүй байх гэж бодоод нуугдж нугтаасаар угаад таарлаа хэмээн урхнаар инээмсэглэв. Хүрэл шагаа би чамайг ирээгүй юм бодлоо гэхэд эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэж байдаг бол эм хүн дурлсандаа эрдэмт хүн уншсандаа гэж бас үгтэй юм шүү. Нөхөр болох хүнээ заан болохыг харах сайхан байлаа гэд нүүрэндээ ичингүрэл инээмсэглэл тунруулав. Наадмаас хойш хэд хоногийн дараа хүрэл шагаа мөрөн дээрээс нь гарч заан болсон өвгөн засуулаа хүндэтгэж гарын цайлгахаар дуурсан айраг гал ох бэлэгсэлт бэлдэн цэцэг дулгарын хамт довцог пүрэв гуайнд очжээ. Хөл хөөр болон өгдсөн пүрэв гуай ганц усны ох нэрмэлд зэгсэн халж бүсгүй хүнд ам үчиг өгсөн дүү хүүгэн яаж заан болох вэ гэж арга мэхийг уралдуулсаар сансандаа хүрв хэмээн талбуун инээмсэглэв. Хүрэл шагаа гайхамд цочих шиг болоод "Гүй та бүсгүй хүн гэж яаж мэдэв?" гэхэд дурлсан эр хүний нүдэн цогтой сэтгэл нь галтай байдаг юм. Ахан чам шиг аранзал залуу явсан мэдлэггүй дээ гэд наг хөхрөв. Довцог пүрэв гуай гаансаа зэтгэн тамхи нэрж давхраачих дархан махныхээ барьцыг авсан үед нь олигтойхон барилдаач огтны хоол болмор гэж намайг хашгирахад намдаг заан цочин өндийснийг анзаарсан уу гэлээ. Хүрэл шагаа бодомгэлсноо. Гү нэрэн таныг тэгж ойлгоход намдаг ах цочин өндийх шиг болсон. Би ч өөрийн мэдлгүй хар зөнгөөрөө суурилчихсан юм гэд толгойгоо иллээ. Пүрэв гуай хаш саруулын бурзангаар хацраа үрчин тэр их учиртай. Намдаг огтноос учиргүй айдаг юм гэлээ. Хүрэл шагаан хүүхэн хараа томорч элгээ даран хөхрөв. За хараач дээ. Павгай намдаг огтноос айдаг гэвэл балжиж чавганц хүүхэд төрүүлэх байлгүй дээ гэвлээ. Пүрэв гуай хуухаа маажин хүүхээ ийм учиртай юм. Павгай намдаг зуны халуун өдөр орон дээрээ цээж нүцгэн завлин суугаад томаягаар хоол идж байсан гинэ. Ганцаараа байсан байх. Хөшигний хоолой цүлхийн унтсан байхыг хараад саваагүйтэн гараараа түлхчээ. Гэтэл үүр ноохойтойгоо баахан улаан цуруу юмнууд аяган дотор нь буугаад ирж час дуугарлах улаан цуруу гөлжгийнүүдээс үхтлээ цочсон намдаг аягтай хоолоо цацчихад элийн халаг болон ухсхийн босч гарч гүйжээ. Хөшигний хоолойд нь огтон ноохойлсон байж л дээ. Түүнээс хойш намдаг огтноос үхтлээ айдаг болсон тухай надад нэг хүн ярьсан юм.
Баавгай намдгийг дийлэх энтэй бүх ойрын 3 жилд төрөхгүй нь лавтай. Чамайг яаж заам болгодгийн билээ гэж элдвийг сэтгсээр хүн дуулбал санаа зовмоор ядмагхан арга сэдсэн нь энэ. Гэнтийн самсаргүй юмнаас айж цочих гэдэг сэв сууж сэтгэлд үүрэлдэг гэмтэй. Чи хар зөнгөөрөө мэх хийлээ гэдэг шиг хар зөнгөөрөө л цочиж байгаа нь тэр. Би чамд дохио өгнө гээд байсан тийм учиртай. Гэд буурал живрээ илбэн инээмсэглэлээ. Зохиолыг бичсэн Хөх толбот Төмөр Очир. Уншсан Эрхэнбаярын Батторж.